Учрал ерөнхий сайдыг дэмжинэ. Залуу хүн дэвшилт үзэл санаатай боловсролтой туршлагатай стасаа бас арай илүү өөр байх гэсэн өндөр хүлээлттэй байгаа. Их найдаж байгаа. Тийм учраас дэмжинэ. 1 жил 9 сарын хугацаанд бид 3 дахь ерөнхий сайдаа томилох хэсэг санал хураалт явуулахаа сууж. 2 эрдэнэ ерөнхий сайдыг ганцаараа татгалзсан санал өгөөд энэ сууж ялаа. Зандаш тэр ерөнхий сайдыг татгалзсан 7 хүний нэг нь болоо сууж ялаа. 2 эрдэнэ ерөнхий сайд бол худал хуурмгаар засагласан айдсаар засаглах гэж оролдсон. Тийм учраас эсэргүүцэж ирсэн. Зандаш тэр даргыг дараа нь намын дарга биш байсан учраас дэмжээгүй. Намын дарга биш учраас парламент дахь олонхын бүлэгтэйгээ ажиллах бодит боломж нь бага байсан. Тийм учраас доктортой байх дээр хамаг энерги зарцуулаад том ажлуудаа ерөөсөө хийхгүй байсан. Одоо учрал дарга намын дарга. Тэгэхээр одоо улс төрийн эрх, захиргааны эрх бүгд нь байгаа. Тэгэхээр хариуцлагаа үүрээд цогтой золбоотой зөрөгтэй ажиллана гэж итгэж найдаж байгаа учраас дэмжиж байгаа. Тэгэхээр одоо дарга жоохон зөрөгтэй тодорхой баймаар байна. Дэмжмээр байна. Дэд сайдгүй явна гэж шууд хэлчмээр байна. Засгийнхаа бүтцийг үнэхээр цомхон болгоно гэж хэлчмээр байна. Тэгж хэллээгээд нэг энэ Монгол Ардын намын бүлгийнхэн гишүүд нь тэгвэл болий гэд намын дарга эсэргүүцээ зогсно гэдэгт бол би итгэхгүй байна. Тэгэхээр жоохон шийдэмгээ баймаар. За ер нь бол хүндээ ч юу ах втэ. Тэгээд яам олондоо агентлаг зөөдөг гэхээс илүү яг оновчлох ёстой гэдэгтээ бол би өөртөө чинь санал нэг. Дөрөв би байр суурь хэлсэн. За дэд сайд бол хариуцлагатай албан тушаал мэдээж нөгөө олон улсад одоо засгийн газрын комисс одоо бусад хэлтсээрүүдэд оролцдог хариуцлагатай албан тушаал. Гэхдээ энэ цаг үед бол би ерөнхий чиг үүргийн яамнаас бусдын шаардлагагүй гэж үзэж байгаа. За хоёрт яамдуудын дэргэд байгаа хөгжлийн төв агентлагууд төр чиг үүргийн шинжилгээ хийж байгаа. За үүн дээр бол нилээдгүй олон бүтцийн өөрчлөлт хийгдэнэ. За яамдуудыг нэгтгэх нийлүүлэх асуудлаар хэд хэдэн хувилбарыг хэрэгжлийн дарга байх үеэсээ авахуулаад тухайн үеийн одоо ерөнхий сайд нар энэ ажлыг одоо судалгаанууд хийлгээд боловсруулж ирсэн. Тэгвэл одоо маргааш орж ирээд яамдууд нэгтгэхэд нийлүүлвэл төрийн албаа хаагч нар маань одоо энд бас нэг дунд нь хэлмэгчгүй гэдэг юм бол байгамаа. Тэгэхээр хэд хэдэн хувилбарууд байна. Үүнийгээ би одоо мэдээж чинь томилогдоод манай одоо эрх баригч намын хувьд бас өдөртөх зөвлөлөөрөө за бүлэг дээрээ танилцуулаад эзлээд дээрээс нь засгийн газарт урих шаардлагатай улс төрийн намуудад бас урилга илгээгээд ингээд явна. За түүний дараа би одоо танаа намын бүлэгт бас одоо нөхцөл байдлаа яг эзлэж танилцуулна. Тэр би өөрөө ч томилогддог байгаа учраас яг эцсийн байдлаар ингээд шууд тус тас гэд хэлэх чинь одоо цаг хугацааны хувьд болохгүй шүү дээ. Тэгээд дээрээс нь чинь бас өөрөө яг энэ бүтц дээр суух одоо шаардлагатай байна. Тэгэхгүй бол одоо ингээд нэг сандал суудал зөөгөөд ширээ сандал болоод нэг баахан одоо яам агентлаг нэгдсэний хэрээр тэнд чи одоо хэдэн хүн ажилгүй болоод нэг ийм байдал үүсчихгүй гэдэг дээр болгоомжилж байгаа учраас өнөөдөр эцсийн байдлаар шууд тус тас гэж хэлэх болцоо алгаал гэдэг. Тэрнээс биш цомхон чадварлаг тэр ухаалаг төр гэдэг зарчим дээр бол яг байна. Тэрийгээ бол би үйлдэлээр харуулна.